자, 그다음에 선호사. 자, 비 바로 하나 두루치 특신을 연도 친타와미 몽골적인 삼타와트 화 이들은 보사 nep쳤은 비 바라라고 치 이거인데 이게 어제 메포가 제때 메놓고 다 함께 다 나왔으면 베네핏이 없어. 사과가 없어졌어. 이게 그 아주 좋지. 그런데 하루 동안 전에 교훈때 약발생 먹으니까 도치타원에 하루 동안 살에 하르니 산 소라 그때긴 산 나서다 그때긴 뭐지 치타워도 뭔가 저때 도스가 바이트타 얼씬 덕분 흔들죠. 네일에 사인도를 음식인데 어르신에게 어르천에 이르고 된 조치라서 어느 들이 내릴 때 이렇게 어르신이 단실 내릴 때 어르천에 쏟다 내릴 때 같이 이 나서 들어와서 그랬더니 안차 본들 때 와서 기획하고 하는 거 내릴 때 어르천 ямар ч үед илэрч идэг. Тэгэхээр тухайн үед төрөв барьж байгаа төрийн удирдлагыг эсрэг үүсч оролцдог, дэмжиж оролцдог бол ард түмэн шүү. Тэгэхээр энэ 45 оны 10 дугаар сарын 20-ны өдөр монголчууд өөрсдөө ингээ сайн дураараа 그 도스가르 덕분에 이제 미치고 오고 제가 도스가르 덕분 식생 뭐 이건 이런 야말 아치고 그때 어들이요 이거 봤어 어들인 게 많아 있으시다 했어 뭐 그 다음 후치스 어느 들어 와서 어떤 저거 인데 배터리 내리때 horte 이 누구 대치트라 이 나라 전에 대주기 알아고 도스가르 덕분에 알아고 살아 가리고 야말 아마테 그러니까 도스가르 덕분에 그때 가서 운치는 이겨왔어. 우리들이 그 몽골나라 얘기처럼 몽골 그때 가짜 놓을 때 어르신 소지 봐야. 대신 이 하유 통 우리 때 인텐소 할지가 이나 소도 조금 더 살다 같은 게 있네. 아이로 그냥 잘 나왔지. 그 하루 동안 전에 두고도 몽골 쪽에 어디 대치를 도스가르 없이 덕분 생각을 ገል치다. 아랍 내가 한 몽골 쪽 벗어고, 다른 내가 한 몽골 쪽도 벗어고, 도친타원, 스타일링, 돈이 어떻게 아까 들고 등 몽골의 도스가르 덕분 배치 한가고, 오늘들이 몇 힘바해. 오늘들이 몇들이 힘바해 지시, 오르티를 알아듣기. 이래도 어쩌고 믿고 бидний ирээдүй хэрвээ тусгаар оршоогүй бол хятадтай нөлөөд орсон бол хятадын автономид мууж байсан бол өөр монголчуудын жишээ бидний өмнө байж. Хэрвээ бид Оросын мэдлэлд орчихсан бол Оросын хараанд орсон бол Оросын автоном болсон бол хаашаа улаан худ гараад бидний жишээ байж. ирээдүйн жишээ. Улаан үдийн бурятууд гэж улс одоо байна. Бурят хэлээрээ ярьж гин үү? Өвөр Монголын монголчууд гэж байна уу? Монгол хэлээрээ ярьж гин үү? Энэ чинь ердөө 50 жилийн дотор болсон юм үйл ажиллагаа байгаа шүү дээ. 45 оноос хойш аваад үзвэл. Гэтэл өнөөдөр бид монгол хэлээрээ хэрэгжиж байна. Монгол хэлээрээ дуудуулж байна. Монгол хэлээрээ дэлхийн олон улстай харьцаж байна. Тэгэхээр энийг олж авахын тулд энийг баталгаажуулахын тулд хийсэн энэ манай Ахмад үеийнхний тэмцэл бол асар их үн цэнтэй. Өнөөдөр бид нар энэ хүмүүсийн цус хөлсөн дээгүүр авахж яваа шүү. Яг энэ одоо өөрөө одоо бидний байгаа газар
энэ дотор энэ шороо бол цус нэвтсэн шороо л байна. Ахмад үеийн тэр асгар улсын хөлс нэвтсэн газар шороо л байж байгаа. Тэрэн дээр бид янз бүрийн шүлсээ хаяад нулимаар ухаад явж идэг. Үн цэнийг ярьдгүй. Энэ сая 500 мянган километр газараа бид нар бас том жижигээр нь яриад явж идэг. Зарим хүмүүс, зарим залуучууд ялангуяа ер нь Монгол яах гэж хүн бол төрчихсөн бэ гэж яриа явж идэг. Тэр гадаад Америкт төрчихгүй яав та. Европт төрчихгүй яав та. Магадгүй зарим нь энэ Бээжинд төрчихгүй яасан гэж бодож байгаа үүсэхгүй. Тэр нөгөө өндөр байшин шилэн цонх тэр тансаг байдалд ингэж бид автдаг. Гэтэл ингэж энэ чинь цаана тэр бид нар ингэж ясаа зайдал үзээд байсан тусгаар тогтно гэдэг юм чинь байхгүй байсан бол бид өнөөдөр ингэж бодохгүй байж. Гэтэл Монголын газар нутаг бол 1911 онд монголчуудын төсөөлж байснаа. Урд хэлбэл цагаан хэрэг. Баруун тийшээ 90 тарвахтай. Зүүн талдаа хянганы нуруу. Хойд талдаа байгаль нуруу байна. Энэ хэмжээнд бид нар манжаа салаад тусгаар уус болно л гэж хэлсэн монголчууд. Тэгэхээр бид нар Ирээнээс Бээжин ортол цагаан хэрэг хүртэл бараг нэг өдөрчийн газар явдаг. Вагоноор шүү. Эдгээр ортол удаан хугацаанд явдаг. За би бол тэр энэ газар нутгийг авах өгнө гэсэн юм ярихгүй шүү дээ. Зөвхөн бид нар Монгол улс гэдэг хэмжээнд бидний тусгаар оршин байх газар орон бол инээ гэж 11 онд монголчууд тонхоглож ирсэн. Одоо бидний байгаа газар орон байгаа хил урагшаа хойшоо зүүн баруун тийшээ ямар их танагдсыг бид нар харж байна. Тэгэхээр энэ бол монголчуудын арчаагүй асуудал байсан уу? Эсвэл аргагүй асуудал байсан уу гэдэг нэг асуудал байна. Тэгэхээр энэ дээр бидний нөгөө энэ байгаа хэдийн хэмжээ тус бүгд найрамдах Монгол ард улсыг тусгаар улс болгоно гэж хэлээд байсан учир нь энд байна. Энэ 45 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн санд асуулт байна. 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгалын үр дүнд олсон энэ ололт маань 1912 онд бүдгэрээ 15 онд автономит болоо. Хятадын дундад иргэн улсын газар нутгийн хэмжээ 1919 оны 11-р сард алдагдсан. Монголчууд түүхэндээ анх удаа өмнөд хөршдөө тусгаар байдлаа алдсан хугацаа өдөр бол энэ 19 оны 11 сарын 17 гэж өдөр байдаг. Энэ өдөр Монголын эрх байшин баригчид өөрсдөө гарын өсөв зураад тусгаар тогтнол байтугай автономид эрхээсээ татгалзсан байд. Одоогоос хэдэн жилийн өмнө? 96 жилийн өмнө. 97 жилийн өмнө. Энд чинь үдийн сайнны өмнөх асуудал шүү дээ. Дөнгөж саяхан. Энэ ноёдын гарын үсэг зурсан ноёдын үр сад одоо амьдарч л байна. Ингээд монголчууд дахиад газрын зураг дээрээс алга болсон. 11 оны хувьсгалын үр дүн алга болчихсон. Энэ хооронд Монголын асар олон нөгөө 11 оны хувьсгалыг удирдах гэсэн удирдагч нар алуулчихсан. 1912 оноос эхлээд 1919 оны 11 сар хүртэлх хугацаанд Монголын бараг энэ 11 оны хувьсгалд оройлон оролцож исэн бүх хүн үгсэн, алуулсан. Орос, Хятад, за мөн дотоодын зөрөлдөөний улмаас 3 шалтгаан байна. Ганцхан Орос нь алаа, Хятад нь алаад байсан чинь биш.
өөрсдөө л бас ороочихсан юмнууд байна манай монголчуудад. Эцсийн үр дүн нь юу болсон? Тусгаар улс байхгүй болсон. Тэгээд энэ 11 оны үйл явдлыг залгаад 1921 оны хувьсгал үйл явц гарч байна. Тэгэхээр бид нар энэ социализмын түүхэнд ч ярьсан, одоо энэ ардчилсан нийгмийн түүхэндээ ч бас яриад байгаа. Октябрийн хувьсгалын нөлөөгөөр хэдэн нөхдүүд хувьсгал хийгээд тэгээд тэдний нөлөөнд ороод ингэ явсан штэ гэдээ маш их ярьдаг. Энийг би маш буруу ойлголт гэж бодлоо. Бидэнд ямар ч тэр октябрийн хувьсгалын нөлөө байгаагүй. Октябрийн хувьсгал чинь харин Монголд гай улс юм. Ленин 17 онд октябрийн хувьсгал хийгээд дундад тэргүүн улстай байгуулсан бүх өмнөх гэрээ хэлцээрүүд хүчингү болгоцсон. Тэгэнгүүт нөгөө дундад тэргүүн улсынхан Монгол цэргээ чөлөөтэй хөдөлгөх хэрэгтэй болчихж байгаа. Үр дүн нь сүүсүүжэн орж ирсэн явдал, Чингий орж ирсэн явдал. Тэгээд тусгаар тогтолцоонд алга болсон явдал. Тэгэхээр энэ үйл явдалтай зэрэгцээд 17 оны дунд үе, 18 оны ихэнх үеэс эхлээд Монгол энэ хүрээнд нийгмийн тэргүүлэх хэсгийнхний дунд энэ хятадын нөлөөллөөс салах 11 онд олж авсан тусгаар байдлаа сэргээх зорилготой нам бүлэглэлүүд үүсч эхэлсэн. Энд коминтерны нөлөө, коммунист намын нөлөө огт байхгүй. Энийг бид ойлгох хэрэгтэй. Түүхээ бид нар үзэл сурталчилах хэрэг ерөөсөө байхгүй. Тэгэхээр энэ алдаа чинь эргээд дахиад бидний нөгөө Оросын коминтерны нөлөө, хувьсгалын нөлөө гэсэн юм руу ороод ингээд гойгдох тийшээ яваад нэг газараас нөгөө тийшээ ингээд савлцгаа яваад яг өөрийнхөө бодит хөрсөн дээрээс би түүхээ босгож харах хэрэгтэй байна. Уг нь бол. Тэгэхээр 21 онд монголчууд тусгаар тогтолцоонд ахиад зарласан. Би та нарт нэг кино сануулдаг. Кинон дээр гардаг шүү дээ. Сүхбаатар кино баха. Одоо бол үзэл сурталчилан дайсан болсон киног гаргахаач байсан. Сүхбаатарын өглөө тэмцэлгээ янз бүрийн кинонуудыг. Тэн дээр хяахтын одоо тэндээс хувьсгал эхлээд тэгээд энэ Монголын тусгаар тогтцоодыг бүх улсад тунгаглан зарлж байна гэж ярьсан. Ингээд монголчууд дахиад тусгаар тогтцоолоо зарлсан. Энийг нь зөвлөлт Орос улсаас өөр хэн ч хүлээн зөвшөөрөв. 1921 оны 7 дугаар сарын 11-ээс 1949 оны хүртэл үндсэндээ Монгол улсыг зөвлөлтөөс өөр хэн ч хүлээн зөвшөөрөв. 45 оны одоо бидний яриад байгаа энэ 10 дугаар сарын 20-ны сан сураалтын дүнгээр бид нэр тусгаар оршин байх. Тэгэхдээ бүгд найрамдах Монгол ард улсынхаа хил хязгаарын дотор байх юм хууль зүйн хүчинтэй болсон. Үүнээс хойш ганц хоёр орнууд хүлээн зөвшөөрөд хэлсэн. Тэгээд дундад тэргүүн улс чинь үндсэндээ тусгаар тогтолцооны хүлээн зөвшөөрлөө гэсэн нь болохоос биш дипломат харилцаа тогтоогоогүй элчин солилцоогүй шүү дээ. Удаашрсан. Тэгээд 49 он гарч Маогийн бүгд найрамд хятад ард улс байгуулагдчихжээ. Дараа нь социалист систем бий болж 61 он хүртэл хэдэн орнд зөвшөөрсөн систем үү. Тэгээд монголчууд гадагшаа гарах хэрэгтэй болсон. 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл дундад иргэн улсын засаг захиргаа монголчуудыг өөрийнхөө нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж ирсэн. Та биднийг. Та бид нар бол хятад улсын иргэн байгаа үзэж ирсэн. Тэгэхээр энэ санал асуулга яг хэдийд нь гараад ирсэн. Юу болсон бэ гэхээр товчхоо тусаг болчихсон үү? Хэлээ. Дэлхийн 2 дугаар дай зөвлөлтийн ялдаар өндөрсөн. 1945 оны 2 дугаар сард Кримийн Ялта хотноо ялж байгаа 3 гүрний өдөр зөрчилдөө том хорол болсон. Энийг та бүхэн сая баахан ярьсан баг тийм ээ. Энэ дээр ерөөсөө дэлхийг дахин хуваах тухай ярьсан шүү дээ. Ирэх ашигынхаа үсийг хуваасан.
Тэгэхээр зөвлөлтийн эрх ашигын бүсэнд бүгд найрамдах Монгол ард улс орсон. Тэгэнгүүт энэ хятадын эрх ашиг хөндөгдөж байгаа. Энэ 45 оны яалтын гэрээ 1945 оны 6 сарын хүртэлээс 3 гүрнээс өөр халиагүй нууц байдал байсан. Хэн ч мэдээгүй. 45 оны 7 сард Европ дайнд улсны дараа Потсдам туурал болж Европыг хуваасан. Яг энэ Потсдамын хэлцээр хийж явах үйлдэл давхцаад Москва, Кремль, Сталин тэргүүтээ зөвлөлтөө удирдлага, Сүнзивэн тэргүүтээ Чанкашийн төлөөлөгч нар уулзалт дээр хийсэн. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс одоо бидний шүтээ чиг баримжаа болгож явж байгаа улс шүү дээ, тийм үү? Тэр үед ерөнхийлөгчөөр томилогчид байсан Трумэн гэж хүн Чанкашийг 45 оны 6 сард Кремлийн хуралдааны нууцыг задлсан. Нууцаар өгсөн ба. Тэгээд Чанкашигтай уулзахад Чанкаши хэлсэн бид. Трумэн. За энэ та нарын Кремлийн хурлаар тогтсон бүх юм чинь бид нар үлдээж өвсөөрч байна. Болно. Яриад болно. Тэр одоо хор доктор Азиг хуваахад баах юм яригдсан багаас та бүхэн ярьсан баг. Ганцхан эндээс энэ бүгд найрамдах Монгол ард улс гэдэг юм хасаад өгч юм. Гадаад Монголын тусгаар тогтсон гэдэг юм болоод өгч. Энийг одоо юу яах вэ? Та нөлөөлөгч. Түрүүмэн хэлсэн байт. Энэ ингээ Кремльд яриад тохирчихсан юм аа. Чи Сталинтай өөрөө уулзраа. Сталин чи одоо чигээр одоо. Тэгэнгүүт Трумэн юу Чанкаши 1945 оны 6 дугаар сарын 30-нд Сүнзивэн гэдэг хүнийг өөрийн бие төлөөлөгчөөр гадаад явныхаа орлого зайлттай нийлэмжтэй өөрийн эхнэрийнхээ хүү Жанзинго гэдэг одоо төрийн зүтгэлтнүүдтэй хамт Москва руу илгээсэн. Эднэрийн зорилго юу байсан? Тэгэхээр Сталин түүний удирдлагынхантай Монгол гэдэг улсын тусгаар тогтнолыг ярихаа болио гэдэг асуудал тавих гэж үзсэн. Энд Сталин ятгах. Хэрвээ чадахгүй бол автономид эрхтэйгээр үлдээх Монгол гэдэг улсыг бүр чадахгүй. Ямар ч байсан Японд дайнд ялагдсны дараа Азид бүгд найрамдах Монгол ард улс гэдэг улс байхгүй байх хэрэгтэй гэдгийг хэлсэн төгсгөл явуулсан. 45 оны 6 сарын 30-наас 1945 оны 8 сарын 14-ний хүртэл энэ хугацаанд 8 удаагийн уулзалт хийсэн эдгээр. Энэ 8 удаагийн уулзалт бүгдээрээ бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын тухай асуудал байсан. Олон асуудал хүнд тавьсан. Би энийг бол ингээд нэг үрчлэн ярих ямар ч боломжгүй. Хасаа өдөр нэг хурал болсон юм чиглэлээр тийм ээ. Тэгээ энэ дээр илтгэгдсэн илтгэлүүд ном болоод гарахын гэсэн. Энэ дээр миний илтгэл бас орох ба. Тэндээс дэлгэрүүлж үзэж болно. Уулзалт дээрээ болгон маш хүнд нөхцөл болсон. Нэг л зүйл хэлье. Сталин бүгд найрамдах Монгол ард улсыг одоогийн байгаа хідээр нь тусгаар улс байлгана гэдэгдээ хатуул оссон. Хөдлөө. Чанкаши түүний төлөөлөгч нар маш олон асуудлыг тавьсан. За бүгд найрамдах Монгол ард улс гэдэг улс байгуулаад Хятадаас хадгаа тусгаар улс болгочих юм бол одоо төвдүүд босч ирнэ. Муу улс үшээ үзүүлнэ. Энэ Монгол улс гэдэг улс чинь. За Сүнзивэн яг
6 сарын 30-ны дараа 1945 оны 7 сарын 2-нд болсон 2 дахь уулзалтын дээр Сталин унтаж байгаа нохоо сэрээгээд яах юм бэ гэж хэлсэн. Тэр бар арслан гээгүй шүү монголчууд. Нохоо гэсэн. Унтаж байгаа нохоо сэрээгээд юу гэх вэ? Энэ Португалд байж. Дунд дэргийн улсын тал бол монголчуудыг ингэж л доош нь хийж үзэж ирсэн. Одоо Батбэг бүрэлдэхүүнийг хийсэн гэж үзсэн. Дээр нь бүгд найрамдах Монгол ард улс гэдэг энэ улсад монголчуудад тусгаар улс олгох юм бол манай хятад улсын ямар ч засгийн газар цаашдаа оршин батна чадахгүй. Муу нэртэй болно гэж үзсэн, гэж хэлсэн. За дээр нь бас газрын зураг гаргаж ирсэн. Дараа 7 6 дахь уулзалтын дээр одоогийн манай баг өмнө оны дундуур хойгоор байх шиг байгаа. Тэр хэлнэ. Энэ хэлээр тогтооё. Одоо нэг автомат холбоотой ингээд нэг юм хөндлөн газрын зур яваад идэх юм аа. Тэгээ энэ хэл бол манай хятад улсын эртний газрын зур байгаа хэл юм аа. Энэгээр тогтооч. Хэдийн асуудал гарч ирсэн. За дээр нь хамгийн гол нь энэ өвөр Монголын асуудал гарч ирсэн. За энэ дээр нь Сталин бүгдэнд нь хатуу байв. Хадгалсан. Одоогийн байгаа хэлээр гэж бид Кремийн баг хурал байхдаа хурал дээр тогтцсон юм аа. Одоогийн байгаа хэл гэдэг бол одоо яг ингэж байгаа хэл байж. Энэ бол бодиттой хэл. Харин наад монголчууд чинь цагаан хэрийн хүртэл нэгдсэн улс гэж ярьдаг улс шүү надад. Бид нар харин тэгэж үзэхгүйгээр одоо байгаа бүгд найрамдах улсын Монгол улсын хэмжээнд яриад байхад та нар ийм сонин асуудал тавиад байна. Магадгүй бид нар монголчуудын тэр нэгдсэн Монгол гэдгийг эрх ашиг хамгаалж магадгүй шүү гэж хэлжсэн. Энэ бол өвөр Монгол үрдэл. Ёо цагаан хэрийн үрдэл хэлээр улс байгуулна гэсэн үг шүү. Тэгээ энэ бол сүнзийвэн дээр үүдээ хүмүүс хатуу цохол болсон л доо. За бүгд найрамдах Монгол ард улстай зурлаж иж өвөр Монголооч авдах юм байна. Айгүй болов. Тэгэхээр одоо энэ дээр нь буулт хийя гэх. Тэгээд энэ уулзалтын нэг өдөр 4 дахь уулзалтын дээр Чанкаши Сталины саналуудыг хүлээн зөвшөөрөөд за нэг болцол тавьсан. Хэрэг одоо бүгд найрамдах Монгол ард улсад амьдарч байгаа монголчууд өөрсдөө тусгаар тогтноё гэсэн ийм санал тавьбал бид нар зөвшөөрье. Танд асуулга явуулъя. Ийм санал тавьсан. Энэ одоо 10 сарын 20-ны бид нар өнөөдөр ярьж байгаа. Ингэж тэгэхээр энэ Сталин зөвшөөрсөн. За тэгээд. За яагаад энэ санал асуулгын асуудлыг Чанкаши хөндөж тавьсан юм бэ? Яагаад энэ хятад ийм сэтгэсэн? Тэгэхээр энэ 11 он монголчууд 5 замын зэрэг хөдөлгөөд үндсэндээ өвөр Монголоо чөлөөлчихсөн шүү дээ. Өвөр Монголоо чөлөөлчихсөн. Тэгэхээр нэг олон улсын байдлаас ингээд тэр Орос хятадын нөлөө болоод манай зэрэг татагдаад тэгээд өвөр Монголын 49% шүү энэ чинь 45% хэвээр байсан шүү дээ. Энэ ноёд энэ дундад иргэн улсынхаа ятгалганд орцсон. Яг тэр үед энэ сүнзийвэний байдал үүссэн шиг ийм байдал үүсчихгүй юу? Тэр үед дундад иргэн улсын талынхан за ар Монголыг ингээд тэр чигээр орхив. Өвөр Монголоос алдаж магадгүй юм байна. 12 он бид ийм шийдвэр гаргачихсан 13. Өвөр Монголынхаа ноёд дотроо ажил явуулъя. Тэгээд хэд хэдэн том хурал хийсэн, ятгсан, цалин бүлүүгийн хэвээр байлгасан ар Монголд ирж Монголын хувьсгалыг удирдсан хүмүүсийн хайсан гүн удаа гүн нарт цалин бүлүү, өндөр цалин бүлүү амлаад өгсөн, бээжэнд орон сууцаар хангасан, хүрээд иргэсэн, хүрээд очихоор яагаачгүй
Тэгээ олон өөрлөг соёлд амьд сүрэн овоожин нараас боссон тэгээд наашаа сэтгэл эргэцсэн шүү. Энэ туршлагыг харсан. Тэгэхээр магадгүй энэ бүгд найрамдах Монгол ард улсын иргэд дотор дундад иргэн улс Нанкиа түүнд хайртай хүмүүс байж магадгүй гэж бас үзсэн юм шиг байна. Магадгүй тусгаар тогтолтынхоо эсрэг саналж өгч юм байл. Бидэнтэй байхын дээр гэж үзэж юм билүү гэсэн нэг юм нууц тал бодол айсан байж магадгүй. Энийг бол Монголын талд Сталин тэргүүтээ хүмүүс хэлсэн. Энд Чарльсон тэргүүтээ Монголын удирдлага бол ард түмэнд хатуу итгэж ийсэн. Энэ асуудал юу шүү дээ. Дортой явуулъя. Тэгээ. Гэхдээ Монголын насан туршсан хүн бүгдээрээ оролцсноо. Шийдвэртэй хариу өгсөн шүү. За тэгсэн үйл явсаар агаад 45 оны 9 сард энэ гэрээ ярилцээ дууссан дундад иргэн улсын тал бүгд найрамдах Монгол ард улсын тусгай ард хотын лиг одоо байгаа хэлийн хүрээнд төлөөлж зөвшөөрнө гэсэн хөнгөлөж гаргасан. Тэгэнгүүт нөгөө дундад иргэн улсын монголчуудад 10 дугаар сарын 10 гэхэд Чүнцийн хотноо энэ нөгөө бичгээ аваад хүрээд ирээ гэсэн шаардлага тавьсан. Сталин 10 дугаар сарын 10 гэдэг чинь ямар өдөр вэ? Дундад иргэн улс манжаасаас гонхогсон өдөр шүү дээ. 11 оны 10 дугаар сарын 10. Одоо хүртэл Тайван улс тэрийг тэмдэглэдэг. Дундад иргэн улсын гадаалаар явдаг шүү дээ гэрч. Тэгэхээр энэ дээр юм аваад очно гэдэг чинь эдгэрийн дараагийн алхам юу байсан гэхээр дундад иргэн улс бүгд найрамдах Монгол ард улс гэдэг улсад монголчуудад тэдний одоо тусгаар байх эрхийн хүндэтгээд хайрлаа бэлгэлж байна гэж тэгэхэд харагдав. Энэ бол бэлэг гэж харагддаг үссэн гэдэг. Энийг бол монголчууд хүлээж аваагүй. Монголын засгийн газар Чанкашигийн асуудлыг тавьсан Сталины удирдлага. Тэгээ монголчууд хариу бичгээр өгсөн тэр өдөр бид тархаа бадрахаа уудам нутагтаа суудгаа ийм заагдсан хугацаанд ч амжихгүй. Дээр нь манай цэрэг өөр газар байрлаж байна. гэдэг өөр Монгол байсан Монгол цэрэг. Тэгэхээр техникийн боломж маань муу байна. Амжихгүй бид нэр 10 дугаар сарын дунд үед явуулаад 11 сарын сүүлээр хариугаа өгье. Тэгсэн энэний дараа дахиад нэг хоног хугацаа тавьсан. Энэ түүхэнд он сар өдөр их чухал сонирн байдаг шүү дээ. Эний ар дандаа тоо бодлого явж байна. Улс төрийн бодлого явж байна. 11 сарын 23 бид 25-нд үлээ авчир гэсэн. Юугаа. Тусгаар болсон энэ бичиг баримттай акт байна. Тэр нь ямар өдөр хэний өдөр байсан гэхээр хятадын нэг агуу их өдөртөгч сонсгол сууны яцны төлсөө өдөр байсан. Тэр чинь нөгөө ардын 3 зарчим гэж томхоглаад тэр дотроо 5 угсаа нэгдмэл нэг ард түмэн гээд 5 өнгөтэй тугаар галбаага хийсэн хүн шүү дээ. Дундад иргэн улсын анхны өдөртөгч хүн. Тэр энэ мэтийн ийм жижиг сажиг гэх боловч цаана асар агуулгатай үйл явдлууд өрнөсөөр байгаа. Монголчууд 11-р сарын сүүлээр Чүнцийн хотноо юм бичгээ аваач өгөөд өгцөн. Тэгэхээр ахаад нөгөө дундад иргэн улсын чинь нэг зүйлээр сааргалсан. Тэр нь юу гэхээр за бид тэр бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг одоо байгаа юм дээр зөвшөөрч гэлөө. За энэ бол хятадын ард түмний өмнө бидний том гэмтэр хүнд ажил зогиос боллоо. Бидний асуу удахгүй одоо балар. Хятадын ард түмэн бид дургу болцсон, хайргүй болцсон. Яагаад гэвэл улсын юмар ботсон учраас. Тийм учраас бид нар олон шатны хурлаараа хэлэлцэн ээ. Гоминдааны хурлаар хэлэлцэн ээ. Дундад иргэн улсын гүйцэтгэх одоо юаныг дээд зөвлөлөөрөө хэлэлцэн ээ. Засгийн газараараа хэлэлцэн ээ. Ингээд сонжруулсан. Ингээд ийм олон хурлаар хэлэлцэх учраас бид нар энийг тусгаар тогтолцоог одоо яг тунхаглахыг
мэдээ тооцоолох саналтай байна гэсэн асуулт байсан. Тэгсэн энэ нэг зөвлөлтийн гадаад хэргийн яам, за дотоод хэргийн яам гэвэл за стадын дөрөвтэй өдөр шүүж хэлэлцээд эдгээр бол бас зүгээр нэг юм цаг авчих гэж байгаа биш юм байна. Америк зөвлөлтийн харилцааны асуудалтай холбогдуулаад эдгээр ийм хойшлуулах асуудал тавьсан юм байна. Энийг үлдээж болохгүй. Ерөөсөө 1-р сарын эхний 10 хоногт багтааж цаана юу яа. Монголын тусгай багтлын асуудлыг шийд. Хонх гараг. Тэгэхгүй бол 45 оны 8 сарын 14-нд байгуулсан дундад эргэн улс зөвлөлт холбоотой улсын найрамд харилцан тусгай гэрээ та нарыг зөрчсөн гэж үзнэ. Та нартай хийж харилцахгүй. Та босоод одоо янз бүрийн улс төрийн 10 туудыг үзүүлсэн. Тэгээ энийг хүлээж аваад дундад эргэн улсын хан 1945 оны 1-р сарын 5-ны өдөр энэ 45 оны 10 сарын 20-ны өдрийн сан сураалтын дүнг баталгаажуулаад хүлээн зөвшөөрөөд одоо дундад эргэн улс бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтносон байдлыг хүлээн зөвшөөрлөө. Одоо ахиж асуудал байхгүй гэж ярьдаг. Үүгээр 1946 оны 1-р сарын 5-ны дундад эргэн улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр нөгөө 1924 оны 5 сарын 31-нд зөвлөлт дундад эргэн улсын хооронд байгуулсан гэрээний 5-р зах хүчингүй болж. Тэр бол Монголын дундад эргэн улсын нэг хэсэг гэж үздэгсэн тийм гэрээ байлаа шүү дээ. Тэр чинь одоо энэ үед дөнгөж хүчингүй болж байгаа. Ингэснээр одоо монголчууд одоо дэлхийн олон улсын тавцсан өөрийгөө гаргаж ирэх юм боломжтой болсон. Тэгээд 1945 оны 6 сард нүүбэд эсэг өрөвдлөө өгснөөр Монголын одоо нөгөө олон талт гадаад харилцаа ихэлсэн юм дүүхтэй. Тэгэхээр энэ өдрийн ач холбогдол монголчуудын тусгаар тогтнолын төлөө нэгдмэл сандаа илэрхийлсэн энэ явдал болов энэ Ахмад үеийн үнэхээр асар их одоо олон амир өгсөн тусгаар байх эрх, тусгаар орших нөхцлөө хайр чамгааллын илэрхийлэл тэр хүсэл эрмэлзэл болсон. Яг одоо өдийн шатнд, өдийн өнөөгийн төвшөнд энэ тусгаар тогтнолын үнц хэн гэдгийг нийт ард иргэдэд сануулгах, түүний оролцоог нь ойлгуулах, энэ 10 сарын 20-ны санд асуулгын өдөр түүнд монголчуудын сандаа өгсөн байдлын ач холбогдол нь оршиж ирэх юм аа гэж би боддог юм аа. Бүгд энэ. За таавал баяр. Тэгэхээр Монголын улсын 45 оноос 46 оны 1-р сарын 5-нд болсон үеийг Амарчаасаа. ядлах одоо нүдэн тарих зөвлөлтөөр явуулсан. Ортой үеийн баталгаа баярлалаа.